За сайн байцгаана уу. Амьдрал гинтийн юмар ирэн дүүрэн байдаг те. Манай хэд бас нэг сая гинтийн дууд болцсон тийм төлсөн гарцсан сэвцэн сууж шиг биш үү? Гоё байла, баярлалаа. Бурхан далдрыг өргөе. Дараагийн удаа гендрийн юу гэж анхаараарай. Өнөөдөр дандаа бүсгүүчүүд болж байна. Дараагийн удаа харчуудтайгаа хамт дуулцгаагаарай гэж хүсэж байна. Тэгээ бидний амьдралд бурхан магтагдах зохистой байдаг. Тэгээд манайх ингээд гадна талтай хашаатай байхгүй. Тэгээ хашаагаар ингээд гадна талын хаалгыг ингээд юугаар нөгөө автомат хаалга хийсэн. Автомат хаалга хийхгүй болохоор тэнцээ тэр хэвийн баахан юмтай орж машина тавиад тэр хашааг ингээд айгүйх маш ихтэй болгочдөг байхгүй. Тэгээ сая өглөө гэрээсээ гараад ирсэн чи манай хүүхд гарч ирэхгүй нэлээ удлаа. За тэгээд ямар ч хэлсэн гараад ирлээ. Гарч ирээд машиндаа суугаад за цуглаанаас усрлаа хордъё гэж цуглаан машиндаа суугаад гараад ирсэн чинь нөгөө нэг үүдний юм хаалгач ингээд канопор онгоодгүй. Дараал идэг онгоодог. Тэгээ очиж чи тогон тасарч. Тэгээ тогон тасраад яасан гэсэн чинь тэнд нэг эмхтэй байна. Нөгөөт чи би уурлаа би тооцорлоо яас уучсан. Хаа ингэ гэж яа намайг зэнээд байгаа юм. Би энэ адилхан чамтай адилхан машина гаргах гэж сууж байгаа оршин суугч шүү дээ чи нөгөөт чи. Тэгээд хүүхдүүдтэйгээ нийлээд яасан гэсэн нөгөө төмөр хаалгыг өргөөд хоногноос нь мултлаад өргөөд ямар ч юм цааш нь тавьж байгаад ингээд гарч ирсэн л дээ. Тэгээ ер нь яг хүмүүс биднээсээ амьдралд гинтийн зүйл маш их байдаг. Олон янзын сонирхолтой хүлээг, дээгүй тийм ээ? Олон янзын тиймэрхүү зүйл олон байдаг л та. Тэгээ тэр бүх зүйлд бид нэр бэлтгэлтэй байх хэрэгтэй юм болов уу гэж. Ямар ч бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сайхан хэцүү хүнд магадгүй бидний хүсээгүй тийм зүйлүүд бидний амьдралд тохиолддог. Зүгээр нэг цусны шинжилгээ хийх гэж явж байгаа өөрийгөө хор тавдартай гэд мэдсэн хүмүүс байна. За магадгүй зүгээр гудамжаар явж байгаад айгүйх мөнгө олцсон хүн байна. Би багадаа нэг их сонирхолтой зүйл миний амьдралд тохиолж ирсэн. Манайх 32-т байсан. Тэгээ 32-ын тойргийн тэнцээ бага багтаа ингээд чихрийн цас их цуглуулж тоглолдог гэсэн. Тэгээ ингээд тэр нөгөө 32-ын дэлгүүрийн тэрүүгээр айгүйх чихрийн цас ингээд байждаг гэсэн байхгүй. Тэгээ яг тэр нөгөө нэг юм жалга байдаг гэсэн. Тэрүүгээр найзтайгаа би ингээд чихрийн цаст үцээ явжсэн чинь нэг чихрийн цас аваад зогсон чи доороос нь 10 төгрөг гараад ирсэн. Тогоо 10 төгрөг гэдэг чинь айгүйх мөнгө шүү дээ. Тэгээ тухайн үед итгээгүй өөртөө айгүй азтай байсан. Тэгээ тэр бол бас миний амьдралд яг тухайн үед айгүй сайхан тийм гинтийн зүйл болж тэр 10 төгрөгөөр биесээ сайхан гуляа дарж ирсэн тэр үед. Тэгэхээр ер нь хүмүүсийн амьдралд гинтийн зүйл бол маш их болдог. Энэ гинтийн зүйл болоход бид нэр тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Онцгойлон Христ итгэгч нар бидний хувьд амьдралд маань гинтийн зүйл тохиолдоход бид үргэлж бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бидний бэлтгэл ямар бэлтгэл байх ёстой вэ гэхээр ямар ч нөхцөлд ямар ч үед бид Бурхантай хамт байх болно гэсэн итгэл найдвар байх ёстой. Миний амьдрал сайн ч вэ, сайхан ч вэ, хүнд хэцүү ч вэ, муухай ч вэ, ямар ч нөхцөлд, ямар ч цагт, ямар ч байдалд Бурхан намайг орхихгүй гэсэн тэр итгэл бишрэл дотор бид нар амьдрах ёстой байдаг. Амен. Онгоцонд нэг хөгшин хажууд нь нэг залуу нэлээд баян бизнесмен хоёр хамт суугаа явж ижээ. Тэгсэн чи тэдний онгоц нь одоо маш юм агаарын хүчтэй тийм урсгалд орсон баг. Тэгээ тухайн үед нөгөө дээр доороос нь янз янзын юм гарч ирээл аимшигтай зүйл болж л тээ. Тэгсэн тэнд эмгэн ерөөсө санаан зовхгүй. Айхгүй. Ямар ч айдсгүй байсан. Тэр авийн онгоцны бүх хүмүүс айгаал сандралдаад хүү яана ие одоо сүнлөө устлаа өглөө гэж бүгд айд сандарч имэж гисэн. Нөгөө баян бизнесмен ч гэсэн айсан. Тэгээд нөгөө баян бизнесмен чинь сүлдээ онгоц нь нөгөө агаарын хүчтэй урсгалаас гараад тавьширсны дараа нөгөө эмгнээс суусан байна. Имээ та хүн болгон айж имээгээд хүн болгон аимшигтай ийм байдалд ороод сандарч яхад та яагаад айхгүйсэн бэ гэж. Надад юус айх юм байхгүй гэсэн. Онгоц сүнүүл та яах юм гэсэн.
Онгоц сүнэл би дэше бурхан руу явчихна. Онгоц сүнэхгүй би доошо гэр рүү явчихна. Над юус айх юм байхгүй. Би төр зүр газар амьдарч байгаа. Тэр онгоц сүн чих юм бол би мөнхийн гэр рүү явчихна. Айдас юмс юус байхгүй. Бид нар хэзээ нэгэн цагт явна гэж тэр юмгийн түнд хариулсан. Тэгэхээр бидний хувьд бол яг өнөөдөр амьдрал дээр ийм итгэл дотор амьдрч бурхны тэр амлалтанд найдаж амьдрна гэдэг бол чухал юм аах туснаа. Бид өөрсдийнхөө амьдрал тохиолж байгаа аливаа нэг зүйл, аливаа нэг нөхцөл байдлаас болж бид нар амьдралд хандах хандлага өөрчлөд байдаг. Өөрчлөд байдаг. Жишээлбэл өнөө өглөө би гарч ирээд үүдэн дээр онгоохгүй байхад маш их бухимдсан. Энэ нэг юмыг ер нь яах гэж хийвж байгаа юм бол гэж бодсон сүултээ. Одоо энэ зөндөө юм бодогдож байгаа юм шиг тэрхүү за тог тасарна өвөл бол яах бол гэлтэй. Хөлт чинь ингээд онгоохгүй энэ бөөн жонхгүй болох юм. Ер нь энийг тэр сөөхий нөхөртэй ярьж авахулна болиулъя. Зөндөө юм бодож байгаа хөх тэрхүү үедээ. Тэгэхээр бид нар нөхцөл байдлаас болоод бид нар хандлага айгүйх өөрчилдөг. Амьдралд хандж байгаа хандлага, зан характераа биднээс гарч ирж байгаа тэрхүү хандлагууд бүгд нөхцөл байдлаас болоод өөрчлөгдөж идэг. Харин бид нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөдрийн энэ амьдралд амьдарч байгаа нөхцөл байдлууд төр зүрх бүгд. Харин мөнхийн эзэн Есүс Христ мөнхийх. Тийм учраас бидний хандлага өнөөдөр тодорхой хэмжээнд цензуурлагдаж, бидний харилцаа тодорхой хэмжээнд цензуурлагдаж, Христ Есүст итгэх итгэл дотор, найдвар дотор үргэлжлэх ёстой юм болоо гэж. Амен. Өнөөдөр Библийн эсхээс харах юм бол Бурхан Авраамтай ярилцаж, түүн дээр дахин ирж, түүнтэй нэгэн шин гэрээ, шин нөхцлүүдийг авчирч ярилцж байгаа байдлыг бид нар харж чадна. Өмнөх хэсгээс харах юм бол Бурхан өмнөх Библийн хэсгээрээс үзэх юм бол Авраамд амлалт өгөөд, Авраам түүний амлалтыг буруугаар ойлгоод, Хагар гэдэг нэгэн татвар юмтайгаа дэр нийлүүлээд тэгээд Ишмаэл гэдэг хүүхэд төрсөн. Харин яг энэ Ишмаэл төрөөд 13 жилийн дараа буюу Бурхан Авраамыг чи үр хүүхэдтэй болно гэж амласнаас хойш 14 жилийн дараа Бурхан Авраам дээр дахиж ирж үзэгдэж байгаа. Тэгээд ярилцж байгаа. Авраамыг 90 настай байхад нь Бурхан эзэн Авраамд үзэгдсэн гэж. 90 настай байхад. За тэгээд цааш нь харах юм бол чи миний өмнө явж зэмгүй би бол төгс хүчит Бурхан. Чи миний өмнө явж зэмгүй байхтун. Чи бид хоёрын хооронд гэрээ байгуулж чамайг улам өнөр болгоно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Бурхан Авраамд маш олон амлалтуудыг өгсөн. Би чамайг олон үндэстэн үр хөвгттэй болгоно. Чамд би сайхан газар нутгийг өгнө. Чамайг одоо яадгийн те чиний өрөвдмаар дамжуулж үндэстнүүд бүгд өрөөгдөн гэд маш олон тийм амлалтуудыг өгсөн байдаг. Тэгвэл энэ удаа ч гэсэн Бурхан түүнд бас нэгэн гайхалтай амлалтаа сануулan шинэ нөхцөлтэйгээр түүнээр ирж байгаа. Тэр юу байсан бэ гэвэл Бурхан энд хэлэхдээ өөрийгөө нэгдүгээрт би бол төгс хүчит Бурхан гэж нэрлсэн байгаа. Та бүхэн дагаад хэлэхгүй төгс хүчит Бурхан гэд. Эль Шадай гэж та нар үг сонсч байсан уу? Эль Шадай, Эль Алонай Адонай гэд магтанд байдаг те. Энэ магтандны одоо үгэнд ордог Эль Шадай гэдэг нэр байгаа. Энэ нэр маань болохоор төгс хүчит Бурхан гэсэн үг байгаа юм л да. Төгс хүчит Бурхан. Тэр Бурханд болохгүй, бүтэхгүй, чадахгүй зүйл байхгүй гэдгийг энэ нэрээр илэрхийлдэг. Түүнд боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг энэ нэрээр илэрхийлдэг. Үнэхээр бидний Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. Амен. Тэрээр боломжгүй зүйл надад боломжгүй зүйл гэж байхгүй юм шүү гэдгийг Авраам дахин сануулсан. Авраам бол Бурханд боломжгүй зүйл байгаа юм шиг хараад байгаа байхгүй. Бурханд боломжгүй зүйл байна. Тийм учраас би өөрийнхөө арга замаар үр хүүхэдтэй болёо гэд Авраам тэнцээ хагартаа унтаад тэгээд Ишмаэл гэдэг хүүхэдтэй болчиход байгаа. Энэ бол Авраамын арга зам байсан. Өөрийнх нь арга зам байсан. Харин Бурхан түүний яг өөрөөс нь
Түүний гэр бүлээс нь албан ёсны эхнэрээс нь одоо төрөх хүүхдийг түүний үр удам болгож өгнө гэж амласан байсан. Авраам 14 жилийн өмнө амласан түүний амлалтанд итгээгүй. Магадгүй түүний амлалтанд эргэлдсэн. Тийм учраас өөрийн арга замаар тэрээр өв залгамжлагч хүүхэдтэй болохыг хүссэн. Тэгээд Ишмаэл буюу түүний махан биеийн хүслээр төрсөн хүүхэд бий болсон. Харин Бурхан түүнийг 90 настай байхад ирээд дахиад түүнд хэлсэн. Би бол төгс хүчит Бурхан гэж. Би бол Эл Шадай гэж. Халелуя. Бидний эзэн Бурхан боломжгүй зүйл гэж байхгүй байх тусраа. Тэр амласан бол амлалтаа биелүүлдэг нэг. Тэр амласан бол амлалтаа үргэлж санжээдэг нэг. Тэрний амнаас ямар нэгэн амлалт, ямар нэгэн бидэнд хэлсэн үг гарсан бол тэр биелэгдэн гэж ойлгоход, биелэгдэн гэж итгэхэд шууд болно. Ямар ч хэрэгэлзээгүйгээр итгэх хэрэгтэй ах тусраа. Өнөөдөр та Бурхны амлалтанд итгэж гин үү? Амен. Өнөөдөр та Бурхны таныг ерөөн, таныг ивэн, таныг өөрчлөн гэсэн амлалтанд итгэж гин үү? Тэгвэл итгэлээрээ бид нар өөрчлөгддөг юм ах тусраа. Итгэлээрээ бид нар Бурхны өрөөлийг өвлөгч нар болдго юм ах тусраа. Авраам яагаад зөвхөн тооцогдсон юм? Өмнөх ишлэлээр харсан шүү дээ. Тэр итгэсэн учраас, Бурхныг итгэлээрээ хүлээн авсан учраас зөвхөн тооцогдсон. Тэгээд тэр итгэсэн учраас Бурхны амласан амлалтуудыг өөрийн амьдралд хүлээн авсан. Газар нутгийг хүлээн авсан. 90 настай Авраам хүүхдтэй болсон гэж бодож гинүү болоогүй гэж бодож байна та бүхэн. Тэрээр хүүхдтэй болсон. Тэр хүүхдтэй болоод түүний үр удам хэдэн сая, хэдэн мянга болоод өнөөдөр ч гэсэн дэлхийн ертөнцийн явж байгаа. Амен. Тэгэхээр бидний эзэн Бурхан бол амлалтаа биелүүлдэг төгс хүчит Бурхан. Тэр бол Эл Шадай. Амен. За ингээд 90 настай байхад нь Авраам дээр ирээд Бурхан дахин хэлсэн. Айгу хэцүү байгаа үз хөрхийн. Энэ Авраам ер нь яатсан амтан байсан бэ те. Ингээд нэг зүгээр амьдэрчээсэн гинт ингээд Бурхан түүнийг дуудаа авчих. Тэгээ нэг хаа байсан газар аваачаал. Тэгээ тэр хооронд ч айгу болон адармаатай асуудлууд бий болж байгаа шүү дээ. Тэгээ нэг хаа байсан өөр газар аваачаад байжснаа л гинт нөгөөдгий чинь хөгшөрцөө хонь. Ер нь би чамд хүүхэд өгнө. Чи ер нь хүүхэдтэй болно гэж Бурхан хэлчихдэг. Тэгээ нөгөө чи өөр хин минь одоо Бурхан намайг яаж хүүхэдтэй болох гэж байгаа юм бол гээл бодоол тунгаагаал бясалгаал тэгэл өөрийнхөө арга замаар нэг хагар гэдэг эмэгтэйтэй унтаал Ишмаэл гэдэг хүүхэдтэй болцсон. Тэгээл 90 настай баг хоногоо хүлээгээд дэжсэн. Дахиад ирснэ. Хүй чи надад итгэхгүй байна уу? Би бол төгсөчд Бурхан байна. Би чамаа хүүхэдтэй болгон заа юу? Чи надад итгэе гэж энэ чи одоо яриад байгаа шүү дээ. Ер нь бол бод тоо. Одоо манай ээж чинь 70 гарч байгаа. Манай жоохта бас одоо 80 шахаж байгаа. Тоор дээр Бурхан ирээ тоор хүүхэдтэй болно гэж хэлж байна. Тоороос өгшөн 10 насаар өгшөн хүнд. Одоо чинь 45 хүрсэн тийм хүмүүс чи хүүхэд гаргахад л асуудалтай болчиход байгаа шүү дээ. Нэг удаа эхнэрийгээ би хэллээ л дээ. Охиноо гараад удааг багтан. За эхнэр хоёулаа 3 хүүтэй. 2 охинтой. Нэг охинтой болцсон. Одоо ингэ 4 байна. Манай гэр бүл 5 лаа. Танаас бас 5 лаа. Гээ одоо миний чи битэрийн гэр бүлд дөрүүлээ байна. Охиндоо нэг одоо охин гаргаад хоёлаа хань болгох гэж хэлээд гэсэн үнэ гэхээр чи өөрөө гарах гэсэн үг. Би гарахаа оролцсон даач гараагүй л дээ надаас. Тэгээ одоо яг нэг 40 мөч гараад ирэхээр хүмүүс чинь хүүхэд мөхтэй болно гэдэг бол ер нь хүнд хэцүү асуудал болж хүрээд байгаа шүү дээ тий. За 50 хүрэх юм бол бүр худлаа. Тэр нэг дээр үед нэг төмөн дэлгүүргээ 50 настайтай ч лүү 50 эдтэй ч лүү хүүхэд гаргасан гэдэг нэг. Тэгээ нэг миний мэдхийн баг багт шүү дээ тий. Туулын урсгал шөндөө сайхан гэдэг нэг дуудуулдаг төмөн дэлгэр гой 50 настайтай хүүхэд гаргасан гэж ярьдаг тий. Тэгээ тэр чинь бол тухайн нийгэмдээ баг л худалчинд одоо шившиг болчихсон. 50 настай хүүхэд гаргачлаа гэл. Ваа бла 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 зөндөө юм ярьжсэн. Яа тий гаргаж болдгоо юм уу? Тэгжсэн. Гэтэл Авраамыг 90 настай болчиход багт нь амар заяаг нь үзүүлэхгүй чи хүүхэдтэй болно гэл ингээд Бурхан ингээд чи миний амлалтанд итгэе. Би бол бүгдийг шатнаа гэл ингээд байгаа. Хөрх юмд Авраам бас хэцүү л байсан баг тий. Тэгэл нэг юм за Бурхан хэлж байгаа юм чи итгэе гэж явжлаасан баг. Тэгвэл 90 настай Авраамыг хүүхэдтэй болгоо түүний үр удмаар дэлхийн ертөнцийг өрөөцөн тэр Бурхан өнөөдөр танд надад бидэнд амласан амлалтаа биелүүлнэ яах тусраа. Амен.
Та Бурхны амлалтанд итгэж гин үү? Бурхны таныг ерөөн өөрчлөн, танаар дамжуулж Монгол үндэстэн аврагдана. Та бол ерөөлийн сууг гэж таныг үнэхээр ерөөсөн тэр амлалтантаа итгэж гин үү? Итг. Тусраа. Итгэх юм бол итгэлээрээ дамжуулж Бурхны ерөөлийг бид нар өөрийн амьдралд өв болгон авах боломжтой. Авраам итгэсэн учраас тэр хүүхэдтэй болсон. Авраам итгэсэн учраас тэр газар нутгийг өвлөн авсан. Авраам итгэсэн учраас түүний үр удмаар дамжуулж дэлхийн ертөнцийн тэр чигтээ аврагдсан ах тусраа. Амен. Итгэлээр дамжуулж Бурхан ажилтдаг юм аа. Итгэлээр дамжуулж Бурхан амлалтаа биелүүлдэг юм аа. Бид нар итгэх юм бол, бид нар Бурханд итгэмжтэй байх юм бол бид Бурханы амлалтыг амьдралдаа ерөөл болгон хүлээн авах боломжтой. Цаашаа харах юм бол ингэж байгаа. Би бол төгс хүчит Бурхан. Чи миний өмнө явж гим зэмгүй байх тун гэж хэлсэн. Халелуя. Итгэл. Бид Бурханд итгэж гин гэдгээ яаж харуулж, яаж илэрхийлж чадах вэ? Авраам Бурханд итгэж гин гэдгээ яаж илэрхийлж чадсан юм? Яаж харуулж чадсан юм? Тэрээр зүгээр орилол гэсэн үү? Би бол Бурханд итгэдэг, та бол миний эзэн гэж орилол нь байгаадсан уу? Тэр яаж харуулсан юм? Бурханд итгэж гин гэдгээ. Үр жимсээр харуулсан шүү дээ. Үр жимсээр. Тэрийг эцэг ихтэйгээ ингээд амьдарч байхад нь гараад ир. Би чамайг өөр газар аваачин. Таньж мэдэхгүй. Хаа байсан тэр хол газар. Аимшигтай олон үндэстнүүд түүний дайсан болоод хүлээж байгаа. Тэр газар би чамайг аваачна гэж хэлсэн. Авраам яасан? Бурхан, та бол төгс хүчит Бурхан. Тэгтээ би тийшээ явахгүй. Гэсэн бол энэ итгэл мөн үү? Биш. Тэнд ямар ч үг дуу байгаагүй. Ямар ч эсэргүүцэл тэнд байгаагүй. Харин Бурхан Авраамд амласан амлалтанд итгээд yes, амен гэж хэлээд Авраам явсан. Итгэл гэдэг бол үр жимсээрээ илэрхийлэгдэх юм ах тусраа. Итгэл гэдэг бол үр жимсээрээ илэрхийлэгдэх. Тэгэхээр энэ чинь Авраамыг Бурхан хэлсэн. Чи миний өмнө явж гим зэмгүй байх тун. Өөрөөр хэлэх юм бол чи надад итгэж байгаа бол ариун амьдралаар амьдраа. Гим нүгэл битгий хий гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлэх юм чи надад итгэж байгаа учраас чи миний учраас гин зэмгүй бай гэдгийг хэлсэн. Бурхан яг энэ үгийг өнөөдөр ч гэсэн танд надад хэлж байгаа. Та нар надад итгэж байгаа юу гэж Бурхан биднээс асууж байна. Амен. Бид бүгдээрээ итгэдэг сая хэлсэн мэт дээ. Хэлсэн үү? Та Бурханд итгэж гин үү? Тэгвэл гин зэмгүй байцгаа. Амен яасан бэ? Яа? Итгэж гин үү гэсэн итгэн. Итгүүл ерөөл аван маавна гэсэн. Гим зэмгүй гэсэн бүгдээрээ алга болчихдог шин. Уучлаарай. Бидний итгэл үр жимсээрээ харагддаг. Үйлсгүй итгэл нь өөртөө үхмэл юмаа гэж Библиэлд бичсэн байдаг. Хэрвээ бид ямар нэгэн байдлаар зүгээр хэлбэр дурс гарах юм бол тэрийг бол эзэн маш сайн мэднэ. Зарим нь өнөөдөр түүнийхээ үр дүнг ч гэсэн амсаж явж байгаа. Харин чин зүрхнээсээ бид нар эзэнд итгэх юм бол бидний итгэл өөрийн гэсэн үр жимстэй, өөрийн гэсэн нөлөөлөлттэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй бидэнд байна. Тэр итгэлээр дамжуулж Бурхан бидний амьдралд алдаршдаг юм ах тусраа. Алдаршдаг. Бид нар гэрэл болно гэж яриад байдаг тийм үү? Үнэндээ бид нар гэрэлд чарагдаач. Яг үнэндээ та гэрэл болж харагдаач. Харда танаас ямар гэрэл цацарч байна? Гэрэл байна уу? Энэ бол гэрэл асаад байна л да. Миний нүд рүү одоо асаад байна. Ингээ энэ гэрэл асаад байна тий. Та хажууд байгаа хүнийг хардаа энтэй адилхан гэрэл байна уу? Тэ юугаа яриад байгаа гэрэл болно гэд. Юугаа хэлээд байгаа гэрэл болно гэд. Юуг илэрхийлээд байгаа гэрэл болно гэд. Таны амьдралаас гарч байгаа нөлөөллийг хэлж байгаа шүү дээ. Ойлгож байна уу? Таны амьдралд гарч байгаа үр жимс, таны амьдралд гарч байгаа үйлдэл, таны бусдтай хандж байгаа хандлага, таны аливаа нэг зүйлийг хүлээж авч байгаа тэр байдал. Энэ бүгдийг чинь гэрэл гэж нэрлэж байгаа юм. Бас харанхуйч байх боломжтой. Харанхуйч байх боломжтой. Сайныг дагвал сарны гэрэл, мууг дагвал могоо харлал. Энэ их чухал үг те. Бүр тэр Библиэлд гарч ирсэн, бүр Библиэс одоо
улбаатай эн чинь юу штэ нөгөө зүрх зүг штэ. Библиэр энэ муу ер нь юугаар илэрхийлэгдгийг? Могоо житгэрөөр. Тэ? Сатан житгэрөөр илэрхийлж байгаа. Сайн сайхан зүйл гэрлэгээгээр илэрхийлж байгаа. Тийм үү? Тэгвэл яг энэ Монголын бас энэ зүрхцсэн хэлцэгсүүд бас Библиэс их айгүйх тийм авсан, иш татсан тийм юмнууд байгаад байгаа шиг. Тэгэхээр өнөөдөр бид нэр чөтгөрийг дагаж чөтгөрийн бодол санаа, чөтгөрийн хүслийг бид нэр амьдралдаа сатаны хүслийг биелүүлж амьдрах юм бол могоон хорлол болно гэсэн үг. Могоон хорлол. Тийм хордлонтой хүмүүс бас их байдаг хүний амьдралд. Ингээ хүнийг айгүйх нөлөөнд автуулдаг те. Тэгээ тэр нөлөөгөөр нь ингээд хүмүүсийг автуулаад чи одоо сүртэн штэ. Ганц татчаач те. Ир хүн байж гэл те. Арих болох гал. Чи одоо юун сүртэй. Ганц орой гэртээ очихгүй байл та. Гэлтэй. За чи одоо юун сүртэй. Дүүлгээ амьдрал гэж энэ дэлхий дээр байхгүй гэл. Ингээ хүмүүсийг ингээд нөлөөнд автуулаад байдаг. Тэр нөлөө нь чөтгөрийн нөлөө. Тэгээ тэр нь хүний амьдралыг хорлсон тийм нөлөө байдаг. Тийм хүмүүс байдаг штэ. Амьдрал зөндөө байгаа. За би ч гэсэн тийм амьдралаар амьдрчил байсан. Мэднэ. Гэл ингээл нөлөөлөлтэй хүмүүс. Тийм чөтгөрийн амьтдыг чөтгөрлүүгээ тонил гээд нүүрлэн нулимж байгаараа заяа. Тийм хүмүүс байдаг. Хүний амьдралд гэж бузар муугаар нөлөөлдөг. Хүний амьдралыг бузар муу нөлөөнд автуулдаг. Тэгэл ууж идэхээс гисүүлээл амьдралын хэв маяг, амьдралд хандах хандлага маш олон зүйлийг нь нураагаа хийдэг. Эвдлээ хийдэг. Нөлөөлөө хийдэг. Үнээрээ ч нэг хүн ингэж байгаа юм шиг ямар хамаатай ернэ гэд бодчихдог. Тэгээд түүнийгээ дагаад дэлийдэг. Эн чинь мууг дагаад могоон хорлол болохын зомдон шүү. Хэрвээ ингэж амьдрах юм бол ялангуяа ирчүүд бидний хувьд. Ирчүүд бидний хувьд бол ийм асуудал зөндөө гардаг. Бүсгүйчүүд ч гэсэн жоохон юм дээр гардаг байх л та. Нөхөр чинь дургуугийн ч үргээд энэ хоолны бити хийж иг. Гişмитчлэн. Ирчүүдийн хувьд бол аюул болоо асуудал байгаа. Ууж идэхээс гисүүлээл тээ. Гэр бүлээс гадуур харилцаа, тоглоом, шоглоом маш олон зүйл. Бурхны бидэнд заасан, сургасан тэр бүх зүйлийг бид нар өөрсдийнхөө амьдралын үнэт зүйл болгож амьдрах ёстой. Үнэт зүйл болгож. Хэрвээ бид нар өөрсдийнхөө амьдралын үнэт зүйл болгож Бурхны тэр тушаалуудыг үнэт зүйл болгож амьдрч чадах юм бол бидний амьдралд сайныг дагж байгаа тэр гэрэл гэгээ сарны гэрэлтэх болно гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Амен. Харин чөтгөр буюу мууны сүнсний тэрхүү өдөө хатгалга тэр нэгний нөлөөнд битгий автаарай та бүхэн минь. Настачуудын хувьд ч их ялгаа байхгүй шүү дээ. Шашинлаг үйлсүүд, хандлагууд нөгөө нэг айхгүй ч гэсэн айгүй гэж Монгол нэг үг өгдөг тий. Одоо цагаан сар мараар ч юм уу ямар нэгэн тийм одоо юу ч хийж болно л доо. Тийм одоо хүнд хэцүү үе тохиолдоход ингээл манайхан чинь нэг буддын шашин уламжлагдаж ирсэн гэж ярьж байгаа. Ер нь нэг 14 5 дугаар зууны үеэс Монголд дамжиж орж ирсэн тэр буддын шашин. Тэгээ тэрний үйл явц нь өнөөдөр монголчуудын хувьд бас амьдралынхын нэг салшгүй үнэт зүйл болоод ингээ холион мантан болцсон. Шашин буюу хүний амьдралын үнэт зүйл хоёр нь хоорондоо ингээд холилдсон байгаа юм л та. Тэгэхээр тэр хүмүүс маань өөрснөө одоо яадгийн тэр шашныхаа үйлдэлүүдээс шашны аливаа нэг тэр ёс заншлаас салж хагацх нь айгүй хэцүү болцсон. Айгүй хэцүү болцсон. Тэгэл нөгөө зул өргөх, ард зуугуулах, ном уншуулах, өргөл барьцөх гэл те. Одоо юу гэдгийг цагаан сараар бол мөр гаргах ч гэх юм уу. Иймэрхүү зүйлсүүд нь айгүй хүмүүсийн амьдралд ингээд холилдоод байждаг. Тэр өнөөдөр бид нар тэрийг аюулсаа ойлгох хэрэгтэй. Энэ бас л тодорхой хэмжээний биднийг мунхруулж байгаа, биднийг синхруулж байгаа, биднийг бодлуулж байгаа сатаны хорлол. Сатаны хорлол. Буддийн төрсөн өдөр, хитүүчийн өдөр гэж яриад байна те.
тэр өдрийг одоо монголчууд тэр чигтээ амралтын өдөр болгоё гэж яриад байгаа юм. За энийг бол би бол тодорхой хэмжээнд бол эсэргүүцэж байгаа. Тэгээд нэг хэдэн нөхдүүдтэй энэ талаар ярилцсан. Тэгэд лам нар бол ярьж байгаа юм. За Есүст итгэдэг хүмүүс ч юм байна шүү дээ. Албан ёсоор ингээд нэг өдрийг амралтын өдөр болгоод ингээд амарч байгаа гэж. Монгол улсын иргэний хөл буюу эрүүгийн хөлөнд Есүст итгэдэг хүмүүс бүтэн сая өдөр амарч юм уу те? Бүтэн сая өдрийг амралтын өдөр болгоо гэсэн хуулийн заалт байхгүй. Гэтэл энэ их дүүчийн өдөр гэдгийг хуульчилж оруулах гэдэг байгаа байхгүй юу? Төр шашин хоёрыг хольж холион бандан болгох гэдэг байгаа. Тэгээ би хэлсэн л дээ. Хэрвээ үнэхээр тийм юм бол Крисмас баярыг бас амралтын өдөр болгох. Есүсийн мэндэлсний өдрийг. Эсвэл дахин амьдсан баярын өдрийг. Солонгост бас энийг хийдэг юм аа. Америкт бас энийг хийдэг юм аа ч гэлүү ингээ яриад байгаа юм л да лам нарын хувьд. Тэр өдөр нь бас адилхан байхгүй юу? Нөгөө үндэстнүүд тэгшэрхтэй, шүтэх, эс шүтэх нь тэгшэрхтэй. Буддагийн тэр дүүчийн өдрийг амралтын өдөр болгосон бол Крисмасыг бас амралтын өдөр болгоцсон байж байгаа байхгүй. Ер нь бол. Гэтэл одоо Монголд зүгээр л тэр дүүчийн өдөр гэдгийг ганцаараа онцолж авч ингээ амралтын өдөр болгох гэдэг. Энэ бол ёсо жинхэнэ холион бандан. Жонхоо. Утгагүй. Тэгээ зарим хүмүүс тэгээд байгаа. Энэ дүүчийн өдрийг амралтын өдөр болгосноор хүмүүсийн ухамсар их сайн болно. Игэн нүглээ намжлах өдөр болно. Балааг нь авах нь шүү дээ, тий. 364 өдөр нь балааг нь авч хагаад тэр өдөр нэг гим нүглээ сайхан ганц өдөр сайхан намжлаад тэгээ үлдсэн 364 өдөр нь өстө цөм авах нь шүү дээ, тий. Тэгж амьдрах гэдэг юм уу, яах гэдэг. Тэгэхээр өнөөдөр биднээсээ хувьд бол иймэрхүү байдлаар ингээд бидний амьдрал, бидний одоо яадгийн тий үнд зүйлс рүү чөтгөр сатан маш ихээр халдж байгаа. Маш ихээр халдж байгаа. Харин бид яах ёстой вэ? Бурхны Авраамд хэлсэн, чи миний өмнө явж гин зэмгүй байхтун гэдэг энэ үгийг өөрийнхөө амьдралын үнэт зүйл болгох ёстой. Халелуя. Бид Бурхны өмнө явж гин зэмгүй байх ёстой. Гин зэмгүй байна гэдэг бол бидний итгэлийн үр жимс, итгэлийн илэрхийлэл, бидний амьдралаас гарч байгаа гэрэл гэгээ юм аах туснараа. Тэгэхээр бид өнөөдөр гэрэл гэж өөрсдөө нэрлэдэг. Библиэр бидний гэрэл гэж хэлдэг. Ямар үед бид гэрэл байж чадах юм? Христийг дагаж гим зэмгүй амьдарч байгаа. Тэр үед л бид нэр гэрэл байж чадна. Бусад цагт нь могоо хорлол гэсэн үг. Хэрвээ тэгж чадахгүй нөгөө мууг дагж байгаа могоо хорлол болно гэсэн үг. За ах トゥ усын мөн тэгээд эзэн Бурхны өмнө явж гим зэмгүй амьдраарай гэж таныг би Есүсийн нэрээр өрөөж байна. За ингээд цаашаа харах юм бол чи бид хоёрын хооронд би гэрээ байгуул чамааг улам өнөр өтгөн болгоно гэж хэлсэн. Бурхан. Авраам нүрээрээ газар унсанд Бурхан түүнд хандан миний хувьд харагтун чамтай байгуулах миний гэрээ бол чи тоо томшгүй олон үндэсний эцэг үг болно. Би чамайг олон үндэсний эцэг болгосон учраас үүнээс хойш чамайг Авраам гэж дуудахгүй харин Авраам гэж дуудах болно гэж хэлсэн байна. Ер нь тухайн үеийн одоо хүмүүсийн хувьд нэршил гэдэг бол айгүй чухал байсан. Хаанаас гаралтай, хаанаас үүдэлтэй, ямар одоо утга учиртай юм те. Бүх нэрнүүд утгатай. Ишмаил гэж байгаа шүү дээ. Тэрийг бид нар өнгөрсөн удаа үзсэн шүү дээ. Тэр ч гэсэн бас утгатай нэр. Тэгэл энэ Авраам гэдэг ч гэсэн өөрөө утга учиртай нэр. Утга учиртай. Авраам гэдэг нь бол өргөмжлөгдсөн эцэг гэж одоо өгүүлэгдсэн байгаа. Тэр нэрний утга нь өргөмжлөгдсөн эцэг. Харин Авраам гэдэг үг болохоор олон үндэстний эцэг. Өөрөөр хэлбэл Авраам гэдэг нь хүндлэгдсэн, өргөмжлөгдсөн эцэг. Авраам гэдэг үг нь болохоор бүх үндэстний олон үндэстний эцэг юм аа гэдгийг нэрлсэн байгаа. Тэгэхээр энэ нэр нэршил гэдэг бол айгүй утгатай. Маш утга учиртай зүйл. Өнөөдөр монголчуудын нэр нэршлийг бүгдээр аваад үзье л да. Монголчуудын нэр ер нь яг ямар нэр нэршил байна вэ? За миний нэр бол их гоё нэр шүү дээ, Баясгалан гэдэг. Сайхан нэр. Энэ нэрэндээ дуртай. Миний ийм нэртэй хүн хар мянга байд юм билээ. Эрэхтэй эмхтэй хэд ч мэдэхгүй. За би бол хүүдээ Цэнгэг гэж том хүүгээ би нэрлэж ирсэн. Би том хүүгээ Цэнгэг гэж нэрлэхдээ юу гэж нэрлэж ирсэн бэ? Бодож нэрлэж ирсэн, залбирч нэрлэж ирсэн бэ гэхээр миний хүүгийн амьдрал Цэнгэг агаар мэт тунгалаг. Миний хүүгийн амьдрал Цэнгэг ус мэт амттай байх болтугай. Тийм хэрэгтэй байх болтугай гэж би бодож бэлэглэж хүүдээ том хүүдээ тийм нэр өгч ирсэн.
Одоо Монголд чинь энэ олон баасан, лавг, бямб, хүн биш, муунахай гэлтэй. Бла бла. Нөгөө нэг алтан сүх гэлтэй. Алтаар яг сүхийг чарагдаач гэл нэг гошин шогийнх нэг ширээдэг шиг тийм. Монголын нэрүүд бол ерөнхийдөө яг уу айгүй их тийм төвдийн нөлөөнд автцсан. Энэ ламын буддизмын нөлөөнд автцсан тийм нэрнүүд их байгаа юм л да. Айгүй их тийм нэрнүүд байдаг. Ер нь яг зүгээр энэ зүгээр миний хувийн зөвлөгөө шүү. Библи тийм юм байхгүй. Хүүхдүүдээ ер нь бэлгэдлийн бодоо их сайхан нэр гоё нэр өгж байгаарэ. За юу, зарим хүмүүс чинь тэгэл уурлаад манай охины чинь инкрилэн гэдэг шүү дээ. Манай охин чинь нэг өдөр л орж ирсэн л жоохон сэрлэгт байхад аав ер нь намайг солонгоо гэж дууд гэл. Тэгэл ороод ирсэн. Яасан гэсэн солонгоо гэдэг нэр их гоё юм аа гэл ороод ирсэн. Тэгэл хүүхдүүд ер нь ингээд бас нэр мэрийг голох тийм юм байдаг тий. Тэр яг энэ Израилийн ард түмний хувьд бол тухайн үед нэр шил гэдэг бол их чухал. Тэр одоо байдаг байсан. Тэгэд Авраам гэдэг нь бол өргөмжлөгдсөн эцэг, Авраам гэдэг нь бол олон үндэстний эцэг гэдэг тийм одоо өөр утгатай тийм нэр байсан. Ингээд бурхан яасан бэ гэхээр Авраамыг олон үндэстний эцэг болгосон. Олон үндэстний эцэг. Олон үндэстний эцэг. Энэ олон үндэстний эцэг Авраам өнөөдөр та бидний амьдралтай холбоотой гэж бодож байна даа хүн. Еврей хүн шүү дээ. Тэгээ мурцгалтай тэгээ мэдхгүй. Ямар байдлаар та бидний амьдралтай холбоотой бол? Энд ч бурхан хэлсэн те. Чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болох болно. Би чамайг олон үндэстний эцэг болгосон учраас гэд ингэж хэлсэн. Маш олон үндэстний эцэг өвөг болно гэж. Магадгүй махан биеийн хувьд Авраамаас олон үндэстэн өссөн хөгжсөн байж болох юм. Нөгөө талаас сүнслэг утгаараа Авраамын үр удмаар дамжиж бид нар аврагдсан. Амен. Өөрөөр хэлбэл Авраамын үр удам Есүс Христээр дамжуулж бид нар мөнхийн амийг өөрийн амьдралд хүлээн авах боломжтой болсон. Халелуя. За ингээд бурхан Авраам дээр 90 настай байхад нь ирээд бас түнд хэлсэн. Чи би чамтай гэрээ байгуул. Би бол төгсөчд бурхан. Тийм учраас чи миний өмнө гим зүггүй яв. Би чамайг олон үндэстний эцэг болгоно. Авраам гэж хэлсэн. Ингээд цаашаа харах юм бол бурхан Авраам гэж түүнийг нэрлэх болно гэж хэлээ. Би чамайг улам улмаар үржүүлэн чамаас үндэстнүүдийг бий болгож чамаас хаадууд гарах болно. Би чиний мөн чамаас хойш өрөөдмий чинь бурхан байхын тулд өөрийнхөө грек чи бид хоёрын болон чамаас хойш чиний өрөөдмийн хооронд үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно. За бурханы Авраамд байгуулж байгаа гэрээ зөвхөн Авраамд хамаатай биш. Авраамын цусан төрлийн өрөөдөнд хамаатай биш. Тэр болон түүнээс одоо үржиж өсөж бий болох тэр бүх үндэстэнд хамаатай мөнхийн гэрээ болгоно гэдгийг энэ хэлсэн байна. Мөнхийн гэрээ болгоно. Өөрөөр хэлбэл Авраамын өрөөдөн бүгдээрээ бурханд хамааралтай. Бурханых болно. Энэ гэрээ бол мөнхийн мөнхөд үргэлжлэх гэрээ юм а гэдгийг хэлсэн. Ингээд цаашаа харах юм бол энэ чинь нэг сонирхолтой зүйл гарч байгаа юм. Чиний цагаачлалд суугаа энэ нутагт буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах өрөөдөмд чинь би үрдийн өмч болгон өгөөд тэдний бурхан болно. Тэгээ бурхан Авраамд хэлэхдээ чи болоо чамаас хойш өрөөдөм чиний үеийн өрөөдөм чинь үеийн үед миний гэрээг сахигтун эр хүүстэн болгон хоцлуулах ёстой гэж. За энд нэг зүйлийг бурхан хэлсэн Авраам болон түүний өрөөдөм бүгдээрээ бурхантай байгуулсан энэ гэрээгээс сахихын тулд нэгэн зүйлийг нэгэн тэмдгийг хийх ёстой болсон. Тэр юу гэхээр хоцлол. Өөрөөр хэлбэл хөвчөнтөлт. Энэ хоцлол гэдэг зүйлийг Авраам болон Авраамын гэрээс төрсэн бүх ирчүүд, түүний гэртэн байгаа бүх ирчүүд, түүний худалдаж авсан боол бүх ирчүүд, түүнд хамаатай бүх хүмүүс хийх ёстой байсан. Төрснийхэн дараа 8 хоногт. Яг түүхэн нөхцөл байдлыг харах юм бол тухайн үедээ тэр хавьд амьдарч байсан тухайн орон нутгийн хүмүүс энэ хоцлол гэдэг зүйлийг бол хийдэг байсан бол түүхэн нөхцлөөр хийдэг байсан юм байлээ. Хийдэг байсан байлаа. Яг Авраамд бурхны хэлж байгаа энэ хоцлол бол маш онцлогтой тийм зүйл байсан. Энэ хоцлол буюу хөвчөнтөлтийг ирчүүдтэй хийснээрээ тэр хүн
бурханд хамаатай болж байна гэдгийг илэрхийлдэг байсан. Өөрөөр хэлэх юм бол бурхны тэр авралын гэрээний, бурхны тэр ерөөлийн гэрээний хүн болж байна гэдгийг илэрхийлдэг байсан. Тэгээд Авраамын гэрээс төрсөн бүх ирчүүд хослуулах ёстой болсон. Израильчууд энийг исламын шашинтнууд бас адилхан үлддэг. Шашны зан үйлээр дамжуулж. Ер нь шинэ гэрээний эхний 5 ном буюу Пентатухын 5 ном гэж нэрлэж байгаа. Энэ Мосегийн 5 ном гэж нэрлэж байгаа. Энэ 5 ном чи ер нь Коран судрын эхний хэсэгт байдгийн гинлээ. Би бол Коран судрыг уншиж үзээгүй л дээ. Коран судр буюу нөгөө исламын шашинтнуудыг хэрэгэлдэг тэр номын эхний 5 номнууд нь ерөнхийдөө адилхан байдгийг ширдэг юм байлээ. Тэгээ энэ дээр гарч байгаа энэ зан шашны зан үйлүүд ер нь ихэнх нь тэр одоо ислам шашинтнууд бас гүйцэтгэдэг, биелүүлдэг. Ариун зүйлийг ариун гэж үздэг, бузар зүйлийг бузар зүйл гэж үздэг. Одоо ингээл бид нар цаашаа харах юм бол салаа тураатай амтан битээд гахаа бузар энэ төр гэл ингээл зөндөө ярьж байгаа шүү дээ, тий. Яг тэр зүйл чинь тэр чигтээ исламын шашинтнуудад бас ингээд мөрддөг, дагдаг тийм зүйл байдгийн юм л л тий. Тэгэхээр яг шашны зан үйлээр одоо ингээд аваад үзэх юм бол юудэчүүд болон израильчууд болон исламын шашинтангууд энэ хослол гэдэг зүйлийг хийж байгаа. Хослол гэдэг зүйлийг илэрхийлэл бол би бурхны гэрээний хүн, энэ бурхны гэрээний хүн, энэ бурхны гэрээн дотор зогсож байгаагийн бэлэг тэмдэг илэрхийлэл юм а гэсэн үг. Хөдөө очиод ингээд айлууд ингээд харахаар айлууд бүгдээр ингээд мал нь ингээд тамгатай байдаг тий. Малан дээр янз янзын тамгатай бичсэн байдаг тийм үү? Тэр тамга нь юу гэсэн үг вэ гэхээр энэ миний малаа гэсэн үг. Энэ миний мал. Тэрэн дээр нь саран тамгал гэдэг ямар тамга ч хэлээд наран тамга, саран тамга, 9 шидийн олон нэрлэлээр нэрлэлсэн тамга. Тэгэл ингэж байгаа л халаач байгаа л нэг юм амттий ч гэсэн гэж шажигтал нь авчаал ягаа чинь тий. Тэгээ энэ хоцлол гэдэг ч бас нэлээд чанга зүйл юм шиг байна. Эрэгтэй хүүхдүүдийн бэлэг эрэхтнийх нь одоо үзүүрийн тэр арсыг ингэж тайрч авдаг. Хайчилж авдаг тийм одоо аюултай зүйл байдаг юм байл л тий. Бас одоо сүүлийн үед болохоор Монгол хүүхдүүдийн нөгөө нэг эрэхт нь ингээд хоорондоо ингээд наалдаад эмгэг болчиход байгаа. Эмгэг өвчин болчиход байгаа. Тэрийг ингээд салгаж байгаа. Хайчлах биш салгаж байгаа. Энийг зарим хүмүүс хоцлол гэж нэрлэдэг байгаа. Энэ тийм биш. Ямар ч тийм биш. Хоцлол гэдэг бол бүр ерөөсөө яг зүгээр байгаа тэр эрэхтэй хүүхдийн бэлэг эрэхтний өмнө нь шамбоосон арсыг нь ингээд тайрч авахыг хэлж байгаа шүү дээ. Бас амар байгааз мис ажилбар. Тийм зүйлийг хэлж байгаа. За ингээд Бурхан Авраамд хэлсэн би чамайг олон үндэстний эцэг болгоно. Чиний өрөөдмийг би маш олон болгоно. Энэ өрөөдмийг чинь би үеийн үед хайрлаж хамгаалж өрөөх болно. Энэ бол миний чамтай байгуулж байгаа гэрээ. Энэ гэрээний дотор байх ёстой хүмүүс бол бүгдээрээ хоцлуулсан байх ёстой буюу хөвч хөндлүүлсэн байх ёстой гэж үзэж байгаа. Энэ хөвч хөндлүүлснээрээ тэр хүн өөрөө энэ гэрээн доторх миний ард түмэн гэдгээ илэрхийлж харуулна гэж хэлсэн байгаа. Одоо бол Израилийн ард түмэн энэ хоцлол гэдэг зүйлийг хийдэг. Юдэчүүдийн хувьд. Юдэчүүдийн хувьд. Харин шинэ гэрээний итгэж бидний хувьд энэ хоцлол гэдэг зүйлийг хийдэггүй. Хийцэн байна уу? Гараа өрг. Шалгая гэж. Энэ шинэ гэрээний итгэж бидний хувьд яагаад энэ хоцлол гэдэг зүйлийг хийдэг юм бэ? Шинэ гэрээний Ром номон дээр нэг маш тодорхой өгүүлсэн байдаг. Яагаад гэвэл бид нэр зүрхэндээ хоцлолсон хүмүүс. Зүрхэндээ өвч хөндлөсөн хүмүүс бид нар. Энэ хоцлол бол махан биеинд хийж байгаа хоцлол. Энэ тэмдэг бол махан биеинд үлдэж байгаа тэмдэг. Харин бид нар Есүс Христ ирээд Есүс Христийг хүлээж авах тэр мөчид ариун сүнсээр бидний зүрх сэтгэлд хоцлол хийгддэг юм аа хтасаа. Амен. Та Есүс итгэдэг үү? Есүс Христ таны хаана оршиж байна? Амен. Зүрхэнд чинь Есүс оршиж байгаа бол Есүс таныг хоцолсон гэсэн үг. Та Бурхны хүн болж Бурхны гэрээн дотор байгаа гэсэн үг. Зүрхэндээ оршиж байгаа оршихгүй байгааг бид нар яаж мэдэх вэ? Гаргаад нэг үзүүлээд ихтэй. Тэр нэг Монголын нэг бас л нэг хошин шог юм уу да? Уучлаарай миний нуруу жоох өвдөд байгаа ширсэн гэдэг. Нэг хошин шогийн нэг нөхөр байсан юм а. Тэр одоо царай марийн яатсан чинь хөрхий эцэгтэй хөрхөн л харагдаж байгаа хэл та гээл. Тэр нэг юм гачин малгай өмссөн, эрэгтэй эмэгтэй мэддэхгүй тэгэл тэр ингээл ярьжсэн.
нэг юм өөрийгөө шидтэн одоо шидтэн эмчлэгч гэж яриад байгаа юм шиг байгаад байгаа юм. Манай эхнэр надад үзүүлж ирсэн л нэг жоохон. Тэгээ тэр ингээл амар малгай залгаа ингээл амар торгон говцсон муцсан алтын өмдөц. Тэгэл би ингээл тэр хүний ам руу гараа хийсэн миний ам ингээл тохоогоо хүртэл тэр хүний гарлаа ам руу ингээ орцсон. Тэгэл ингээл би тэнцэнс зүрхийг нь татаал гаргаал ирсэн. Тэгснээ яасан гээ тэгэл нэг нөхрийг би ингээл хойноос нь ингээл алгацсан чи хоёр нүд нурагшаага бүлтэж гараад буцаал ороод ирсэн. Яг үнэн өөрөө бол үнэн гэж тэрийг яриад байгаа байхгүй ийм мундаг би шидтэн байна гэж яриад байгаа юм. Гэхдээ тэр бол худлаа л да чаавс. Тийм юмтан байдаг бол бүгдээрээ тэнд очирлцсан балааг нь авчих шүү дээ. Тэгэхээр яг тэр зүрх гэж тэр зүрхэнд чинь оршиж гинөө. Тэгээ зүрхэндээ оршиж байгааг та нар нөгөө нэг тэр гаргаад харуулах боломж байна уу? Зүрхэндээ оршиж байгаа Иесусыг яаж гаргаж харуулах вэ? Би сая асуусан чи та нар бүгдээрээ миний зүрхэнд оршиж байна гэж хэлээ зү. За харуулчих. Харуулж чадах уу? Өө гана яах чинь чи? Эхнэрийнхээ ам руу гараа ээж нөгөх чи. Болохгүй шүү. Нэг дамбиж шиг амьдаран зүрхийн сулаад гэж ингээл гаргаж гэж чинь яах гэж. Бидний зүрхэнд байгаа Христийг бид нар яаж харуулж чадах юм? Бидний зүрхэнд байгаа тэр Христийн одоо ерөөл нэгүслийг бид нар яаж харуулж чадах юм бэ? Библиэд нэг зүйл байдаг. Бичсэн байдаг. Зүрхний бэлхлаас ам ярьдаг гэдэг үг байдаг тийм үү? Өөрөөр хэлэх юм бол зүрхэн юу бэлхэж чинь тэрий чинь энэ ам илэрхийлнэ гэсэн үг. Яг үүнтэй адилхан. Бидний зүрхэнд юу бэлхэж чинь тэрийг бид амьдралдаа хэрэгжүүлдэг байхгүй юу? Уг нь. Сайн бэлхчихвэл сайныг л хэрэгжүүл. Хэлсэн байгаа шүү тийм үү? Сайн бэлхчихвэл сайн, муу бэлхчихвэл муу. Хизээч булгийн ихэн булангартай бол адаг нь тунгалаг байдгүй маа гэдэг Библиэд хэлсэн байдаг. Тэгэхээр бидний зүрхэнд хэрвээ Есүс Христ үнэхээр оршиж байгаа бол бид Христийг гэрэл болгож харуулж чадна хатуусараа. Үнэхээр чадна. Амен. Таны зүрхэнд Есүс оршиж байгаа бол Есүс амьд. Есүс хүчтэй. Тэр хизээч үгсэн мэт таны зүрхэнд оршихгүй. Хэрвээ таны зүрхэнд Есүс оршиж байгаа бол тэр өнөөдөр таны амьдралыг сайн үржимсээр бэлхаах болно. Бэлхаах болно. Бид Есүс Христийг зүрхэндээ байна уу, байхгүй юу гэдгийг яаж харуулж чадах юм? Есүс Христэд итгэж байгаа хүмүүс анх бид нар сайн мэдээ ярихдаа оюун санааны дөрвөн зарчим гэж зөндөө сурч ирсэн. Тэрийг ярихдаа юу гэж ярьдаг вүлээ? Та Есүст итгэх юм бол таны зүрхэн дотор байгаа тэр хаан суудал та өөрөө эзэн байхаа болоод хажууд нь суугаад тэр хаан суудал чинь Есүс суугаад таныг удирдах болно гэж хэлдэг. Тийм биз? Энэ сайн мэдээг сонсч ирсэн аа нар? Хүмүүс ярьж ирсэн үү? Сонсоогүй юу? За одоо би яриад өгчий. Та нар үл итгэгч биш юм бэ өөй. Ер нь бол Христэд итгэдэг хүмүүсийн гол одоо юу ойлголт тий? Тэр юу гэвэл миний зүрхний хаан судалд би биш Есүс оршиж байгаа л гэсэн үг. Есүсийг ирэхээс өмнө би өөрөө суугаад өөрийн хүслээр би ч биш те чөтгөр буюу сатан сууж ирсэн. Тийм ээ? Бидний дотор. Муу Есүс биднийг удирддаг байсан. Тэгвэл Есүсийг ирсэн тэр мөчөөс хойш Есүсийг хүлээж авсан тэр мөчөөс хойш эхлээд миний зүрхийг Есүс удирдахыг хэлээд байгаа. Энэ явдлыг л Есүст итгэх гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Ер нь. Зүрхийг маань Есүс удирдах байгаа бол амьдралд маань Есүсийн хүсэж байгаа үр жимс гарна гэсэн үг. Амен. Магадгүй заримдаа бид нар Есүсийг төр зүр зүрхнийхээ гадна авч тавьчаад та нэг хэдэн өдрийн дараа ч юм уу хэдэн цагийн дараа ч юм уу хэдэн жилийн дараа ирээд намайг өдөр даатгаа гэж хэлээд сайхан дураараа дүргэж дунд чим ирэж ирэх гэдэг. Энэ юу гэвэл заримдаа бид нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Христийн дуу хоолойнд үгүй гэж хэлдэг. Заримдаа бид өөрсдийн махан биеийн тааламжтай байдлыг биелүүлэхийн тулд Есүс Христийн ариун сүнсний дуу хоолойнд үгүй гэж хэлдэг. Тэр ариун сүнс өнөөдөр бидний зүрхэнд морилоод
биднийг өөрийн дуу хоолойгоор удирдан жолоодод бидний амьдралыг ариун сүнсний үр жимсээр дүүрэн гэрлээр гэрэлтүүлэхийг хүсэж байгаа ах туснараа. Амен. Харин заримдаа бид нар харамсалтай махан биеийн хүсэлтэд дийлдэж Христийн дуулыг сонсож, дагаж гүйцэтгэхдээ хойрог байдаг. Ах туснараа би танаас дахиад асууя. Есүс хаана оршиж гинэ таны? Итгэлтэй хэлнэ. Есүс таны хаана оршиж байна? Амен. Тэгвэл би таныг зүрхнийхээ дуу хоолойг сонсоорой гэж ятгаж байна. Амен. Бид нэр ярьдагтэй зүрхний дуу хоолойгоо сонсно. Сэтгэлийн дуу хоолойгоо сонсно. Сэтгэлийн дуу хоолойгоо битгий сонс. Махан биеийн дуу хоолойгоо битгий сонс. Зүрхний дуу хоолойгоо сонс. Зүрхнээс чинь Есүс Христ таны амьдралыг ариун сүнсний үр жимсээр бэлтгааж дүүргэх болно гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Амен. Инхийн тул та зүрхэндээ Есүс Христийг байлгаарэ. Амен. Зүрхэндээ Есүс Христийг байлгаад тэгээд түүний дуу хоолойг дагаж амьдраарай гэж өрөөж байна. Зүрхнээсээ аль хэзээ аваа хийцэн те Есүс Христийг. Тэгэнгүүтээ энэ дотор чөтгөр муугийн сүнсийг оруулчаал зүрхнийхээ дуу хоолойг сонсч байна гэдээ амьдраад байвал болохгүй шүү дээ. Тэгэх юм бол чөтгөрийн дуу хоолойг дагаж амьдрнаа л гэсэн үг. Харин та энэ дотроо Есүсийг байлга, Есүсийг оршоо, Есүсийг даг. За ингэж Библийн хэсэг рүүгээ эргээд орох юм бол төгс хүчит Бурхан Эл Шадай болсон тэрээр Авраам дээр ирээд түүнийг өрөөгөөд чи миний өмнө зүйтэй гимзэмгүй амьдр, би чиний үр удмыг өрөөй, үр удмыг чинь бүх одоо те улс үндэстний чинь чамаар дамжиж өрөөй гэж гайхамшигтай энэ амлалтыг өгсөн. Энэ амлалт биелсэн үү? Энэ амлалт биелсэн үү? Энэ амлалтны хүмүүс өнөөдөр бид нар шүү дээ. Энэ амлалтны биелэл өнөөдөр бид нар байхгүй. Та хажуу талын найзыг хардаа. Хараа. Эхлэл номны 17 дугаар бүлэг дээр одоо магадгүй хэдэн жилийн өмнө мэдэхгүй 1900 жилийн өмнө яригдсан. Есүс л яг 2000 жилийн өмнө ирсэн гэдэг шүү дээ. Одоогоос 2010 хэдэн жилийн өмнө. Эхлэл ном хэдэн онд бичигдсэн мэдэхгүй. Хэдэн сая жил байгаа бах цаана тий. Тэр үед бичигдсэн амлалтын биелэл өнөөдөр та бид нар байхгүй юу? Авраамд амлалсан амлалтын үр жимсэн буюу биелэл нь та. Амен. Бурхан Авраамаар дамжуул бүх улс үндэстнийг аварна, өрөөн, тоо томшгүй олон болгоно гэж хэлсэн. Тэр амлалтын үр жимс та бид нарын байгаамаа ах туснаар минь. Тэр эзний амлалт хизээч биелэхгүйгээр үлддэггүй. Эзний амлалт хизээч мөхөж устдаггүй. Эзний амлалт үргэлж биелдэг. Үргэлж амьд байдаг. Үргэлж хүчтэй байдаг. Ах туснаа. Тийм учраас аль хэзээ Авраамд амласан амлалт өнөөдөр ч гэсэн биелэл болоод үр жимс нь бид нар болоод явж байгаа. Тийм учраас танд өнөөдөр амласан амлалт ч гэсэн 100% биелэх болно гэсэн итгэл дотор та амьдраарай гэж би тань өрөөж байна. Амен. Бурхан бидэнд амласан маш олон гайхамшигтай амлалтууд байгаа. Тийм биз дээ. Бурхан бидэнд амласан маш олон супер амлалтууд байгаа. Би анх цуглаан дээр ирээд цуглаанд ирэхдээ би чим одоо бас тоглодог 9 шидийн юм л хийдэг юмтан байлаа. Тэгээд цуглаан дээр ирснийхаа дараа Бурханаас нэгэн илэрхийлэлтийг авч ирсэн. Зүүдэр. Тэр зүүдэнд маань юу гэж одоо яаж ирсэн бэ гэхээр илэрхийлж ирсэн бэ гэхээр нэг юм агаар дээгүр би нэг юм завин дээр суугаад явж ирсэн. Тэгээд тэр завин маань ингээд нэг юм урт юм хар малгай байдаг тийм бөөрөнхий бүрхтэй гоё юм урт хар малгай. Тийм урт хар малгайтай хүн миний завийг сэлүүрдээд би урд нь явж ирсэн. Тэгээд миний зав ингээд явж хагаад нэгэн газар руу чиглээ явж ирсэн. Хав харанхуй газар байсан. Тэр харанхуй газар. Тэр хав харанхуй газар дандаа чөтгөрүүд нисчихсэн. Хар юм хэрэг шиг юм хар уцтай чөтгөрүүд тэрүүгээр нисчихсэн. Тэгээд тэнд нисчихсэн тэр чөтгөрүүд рүү миний зав чиглээ явжсэн. Тэгээд зав чиглээ явжсэн. Зав чиглэл тэр цагаан харын хил хязгаарыг
давж хар хязгаар руу орохч миний зөв очиод нэг удаа мөргөөд буцсан. Дахиж очиод мөргөөд буцсан. 3 дахь удаага дахиж очиод миний зөв мөргөөд буцсан. Тэгээ миний зөв иргэсэн. Эргээд буцаад явхад тэнд дандаа тэнгэр элчин намайг өгтөж авч ирсэн. Зүүдэр бурхан надад ийм илэрхийлэлтийг өгч ирсэн. Гайхамшигтай илэрхийлэлт. Би энийг үнэхээр эзэн намайг үнэхээр чөтгөрийн уруу татлагаас хамгаалж өөрийнхөө мөнхийн улсын иргэн болгож хүлээж авах энэ тэмдгийг надад өгсөн байна гэдгийг итгэж хүлээж авчихсан. За тэгээд Солонгосоос ирээд удаагүй байхад манай 2 дугаар сургууль дээр бид нэг цуглаан хийдэг гэсэн тий. Тэгэхэд би бас нэг зүүдээр гайхамшигтай илэрхийлэлтийг авчихсан. 2 дугаар сургууль чинь нэг ийм заалтай нэг хэдхэн сандалтай бид нэр ингээд суугаад цуглаан хийдэг гэсэн. Тэгээд цааталт нэг ийм хаан үйдэг гэсэн шүү дээ. 2 дугаар сургуулийн цаана нэг ийм хаан. Тэгээд тэнцээ би яг зүүдэлсэн. Юуг зүүдэлсэн бэ гэхээр би яг энэ дээрээс номлоод байжсэн. Номлоо байжсэн. Манай цуглааны ингээд урд хэсэг дээгүүр нэг хэдхэн хүмүүс суудсан ингээд номлол сонсоод байжсэн. Тэгээд номлоод байжсэн чинь яг энэ номлолын эндрийн энэ хэсгээс цагаан туяа гараад тэр манай цуглааны цаатлын ханыг бүгдээр ингээд нураагаад цаагуур нь ингээд аюул олон хүмүүс ингээд ирж байгаа, цуглаж байгаа тэр үзэгдлийг бурхнаад төгчээсэн. Тэгээ цуглаанаа байгуулад бид нэрээс нэг жилч болоогүй хэдхэн сар л болж ирсэн. Нөгөө нэг юм humаа төмпөн шангаа зөөгөл энэ төр мэдрэ багаачандаа хийгээл зөөгөл явдаг гэсэн тэр үе. Тэгээ тэнд бол би маш гайхамшигтай урмыг авсан. Эзэн ямар ч хэлсэн энэ цуглааныг өсгөх юм байна. Эзэн ямар ч хэлсэн энэ цуглааныг өрөөх юм байна. Энэ цуглаанаар дамжуулж маш олон хүмүүсийг бурхан өөрөө авчрах юм байна авралт гэдэг тэр итгэл дотор байсан. Эзэн өнөөдөр манай цуглаан дээр ажиллаж гэнэ үү? Ажиллаж байна. Амен. Бурхан энэ амьд оршиж байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Бурхан хизээж амлалтаа хий хоосон үлдээдгүй юм ах тусраа. Бурханы амласан амлалтантаа итгээрэй. Магадгүй өнөөдөр тэр биелэхгүй ч байсан маргааш биелнэ. Бурхан удаашрлыг тооцдог гэж Библиэлд бичсэн байдаг. Цаг хугацааг бурхан тооцдог. Бодолтой. Айл хэдэн мянган жилийн өмнө Авраамд амласан амлалтын үр жимс өнөөдөр бид болоо сууж байна. Тэгвэл өнөөдөр надад амласан тэр амлалт биелнэ. Хизээвэ гэдгийг бурхан мэдж байгаа. Магадгүй зарим нь одоо биелээд явж байгаа. Өөрчлөгдөөд явж байгаа. Бурханы тэр баяр баясгалан амар тайвныг бид нар амьдралдаа амсаад явж байгаа. Тийм биз? Амен. Итгэмжтэй шүү миний эзэн. Дагаа хэлэхгүй та итгэмжтэй шүү миний эзэн гэдэг. Халелуя. Бүгдээрээ хамтдаа судалтаа бусаад эзэн Есүс Христэд магтаал хүндэтгэлийг өргөцгөөё.